Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 57 дугаар анги Хаант Тэнгэрийн Даяанч. Өргөн удам танхим цогцснуудаар дүүрсэн ба эдгээр хүмүүс бунхан нээгдсэний дараа орсон байв. Энэ цогцснуудын хажууд хүн төрхт мангасууд байв. Тэднийг хүн төрхт мангас гэж дууддаг ба маш заваан царайтай амьтад. Тэдний цуст төрх нь хүнтэй төстөөч арьсаа хуулан мах цусаа гаргасан нь аимшигтай харагдана. Тэдний биеэс тулааны мастрын аура ялгарх ба дор хаяж спиритийн 6 дугаар төвшин, дээд тал нь 9 дугаар төвшнийх байв. Энэ үед эдгээр мангасууд цогцснуудын махыг тасчин зажиллаж байлаа. Тэд догшин араатнуудаас ч илүү айдас хүргэн байв. Хамгийн амар нь тэнд ийм хэдэн зуун мангас байсан юм. Тэд танхимаар дүүрсэн ба эднийг өнгөрч гарахын тулд өөслийн төвшний хүн юм уу, спиритийн 9 дугаар төвшний хүнтэй байх шаардлагатай байв. Тэд цуст цогцсууд байна. Ийм их цуст цогцсууд байдаг аимшигтай юм а. Энэ үед Сумэй гараараа хамаа дарлаа. Түүний үзэгсэлэнтэй нүд нь бүлтийн цочрлоор дүүрсэн юм. Сумэй, энэ амьтдыг мэддэг юм уу? Шүүфэн их сэтгэл зовнилоо. Учир нь сүнсний хүчээрээ тэднийг шинжих үед тэд арьсгүй л болохоос хүнээс ялгарх юмгүй байв. Эгч бай, багч бай, тэд хүнээс үүссэн зүйлс юм. Цуст хор гэдэг хор байдгийм. Цуст хорыг хэдэн мянган хор хольж байж бүтээдэг. Хэрвээ цуст хор залгисан хүн цагийн дотор ерөндөг уухгүй бол ухаанаа алдаж эхэлнэ. Тэгээд амьдаараа ялзарч зомби мэт аллагын хэрэгсэл болж хувирдаг. Өөрчлөлт явагдсны дараа тэдний гадна арьс хуулран унаж цус булчнан л үлддэг. Тиймээс ч тэднийг цуст цогцос гэж дууддаг. Бунхны нухахаас сэргийлж зарим хүмүүс энэ хорыг ашиглаж цуст цогцснууд бүтээж бунхандаа үлдээдэг. Гэхдээ энэ газарт цуст цогцос байна гэж төсөөлж байсангүй. Энэ бунхны эзэн нь дэндүү харгас юм. Гэж Сумэйгийн тайлбарыг сонссон хүмүүс гүнзгий амьсгаа авлаа. Амьд хүмүүсийг ингэж араатан болгож хувиргана гэдэг ямар хэрцгий хүн байх вэ? Тэгвэл эднэрийн зан ааш ямар байдгийг мэдэх үү? Шүүфэн тэрхэд танхимын гадаа зогсож байхыг цус цогцснууд харсан ч дайрахгүй байв. Гэхдээ танхим дотор байгаа хүмүүсийг цус цогцснууд алсан гэдэг нь тодорхой байв. Тиймээс шүүфэн тэднийг ягч хүн шиг биш, ямар нэг сул талтай байх гэж бодлоо. Цуст цогцснууд нүдгүй бас мэдрэмжгүй. Тэд үнрээр хоолоо өөрсдийнхөө төрлөөс ялгадаг. Өөрсдийнхөө төрлөөс өөр амьд биет үнэрлвэл тэд шууд дайрдаг. Гэж Сумэй тайлбарллаа. Тэд үнрээр дайсан мөн бишээ ялгадаг гэж юу? Шүүфэний нүдэн сэргэлээ. Тийм ээ гэж Сумэй толгой дохлоо. Тэгвэл надад цааш явах арга байна. Гэд Шүүфэн инээмсэглэлээ. Ямар арга? Гэж Шүүфэний хэлхийг сонссон бүгд гайхан зогслоо. Тэдэнд цааш явах арга байхгүй байв. Гэхдээ Шүүфэнд арга байгаа гэвэл тэд гарцаагүй их эрдэнэстэй болно. Зүгээр таамаг төдийлдөө. Болох эсхийн туршаатхыг хүлээж угаарай. Ярьж дуусаад Шүүфэн танхим руу харин орлоо. Тэр нууцлаг амьсгалын дасгалыг идэвхжүүлээд спиритийн 6 дугаар төвшний цуст цогцс руу гүйлээ. Шүүфэнийг 10 метрийн зайтай ойртох үед тэр цогцос араатан шиг архираад шүдээ яралзуулан Шүүфэн рүү харайлаа. Шүүфэнийг гараа даллах үед хүйтэн салхи хийсэн гарч нөгөө цус цогцсыг олон хэсэгт хуваан газар унгаалаа. Гэхдээ цус цогцснууд үнэхээр хачин амьтад байсан юм. Тэдний бие цусаар хужигдсан ч гэлээ хэдэн хэсэг хуваасны дараа нэг ч тусал цус гарсангүй. Энэ ч ёстой аимшигтай залуу юм а. Ямар ч өөгүй зүссэн Шүүфэний алга руу хараад Байтон тэрхэд гүнзгий амьсгаа авлаа. Тэдний төвшний хүмүүсийн бие гам мэт бат бөх байдаг ч гэлээ. Тэд Шүүфэн шиг гараа хурц худаг мэт ажиглаж байгаа хүнийг анх удаа л харж байгаа юм. Ядаж л тэдний төвшин ингэж чаддаг хүн харж байгаагүй юм. Гэхдээ Шүүфэний дараагийн үйлдэл тэднийг гайхшруулсан юм а. Цуст цогцсыг хэдэн хэсэг болгосныхон дараа Шүүфэн тэр цогцсныхон хэсгүүдээр бие хучин хувцс мэт уйлаа.
Чүфэн юу хийгээд байна? Тэр цус цогцсоор заваа юм а. Зам тэнцээ гараараа амаа дараад харж чадахгүй байлаа. Сайн хар, түүнд ингэх шалтгаан байгаа байх. Гэж Сомэй харин Чүфэний үйлдэл бүрийг нухацтай ажиглана. Энэ үед тэд бүр алмайран зогслоо. Чүфэн галзуу юмшгэл танхимын голд цугларсан цусд цогцснууд руу гүйж эхэллээ. Сомэй тэр хэдийн өнхөлцөг хагарах шахав. Танхимын голоор байсан цусд цогцснууд маш хүчтэй байсан ба хэд хэдэн 9 төр төвшних байлаа. Хэрвээ тэд нийлж дайрвал Чүфэн гарцаагүй өхнө. Гэхдээ дараагийн болсон зүйл тэднийг бүр их цочролд оруулав. Чүфэн тэр цус цогцснуудын дундуур гүйж явхад тэр цогцснууд Чүфэнийг тоосончгүй. Ойлголоо. Тэр цус цогцсны үнэрийг ашиглаж өөрийнхөө үнэрийг дарж байгаа юм байна. Эцэст нь Сомэй гайхшран хэллээ. Тийм байх нэ? Ийм арга бодож байдаг ямар сэргэлийн юм бэ? Энэ үед нөгөө хэд ч бүгдийг ойлгон Чүфэнийг биширч байлаа. Дараа нь тэр хэд ч бас Чүфэний аргыг ашиглан цус цогцснуудыг амжилттай өнгөрч гарлаа. Ингээд тэд танхимын төгсгөлд ирээд цааш гүн рүү үргэлжлүүлэн явлаа. Хонглоор 1000 метр гаруй явсны дараа чулуун хаалга харагдлаа. Хаалгыг нээсний дараа Чүфэн тэрэхэд маш их баярлав. Энэ үед тэдний өмнө 300 фит маш том чулуун агуу байсан юм. Чулуунууд нь ер бусын ба ногоон гэрэл цацруулна. Маш олон чулуунууд маш үзэсгэлэнтэй харагдана. Гэхдээ тэд агуун энэ үзэсгэлэнтэй зүйлийг харж л чадна уу гэхээс хүрч чадахгүй байлаа. Учир нь энэ ногоон чулуунууд агуун эгц хавцал дээр байсан юм. Тэр хавцалны дээр 10 метр өндөр чулуун хавтан босоогоороо байсан юм. Тэр баган дээр хэдэн мөр өгнүүд байв. Би 10 наснда тулааны урлагаар хичээллэж, 16 наснда үүслийн төвшөнд орсон. Парафаунд төвшөнд 25 наснда орж, 40 наснда парафаунд 9 дугаар төвшөнд орсон. Гэвч 100 жил бүх чадлаараа хичээсний дараач би Тэнгэрийн төвшний нууцыг тайлж чадсангүй. Эцэст нь би Тэнгэрийн төвшөнд орж алс газарт тэнгэрээр аялах мэдрэмжийг мэдэрч чадаагүй. Би өөрийгөө тайтгаруулах гэж шалтак тоожлгүй олон жилийн турш судалсан. Эцэст нь би хааны тэнгэр гих техникийг бүтээсэн. Хааны тэнгэр техник миний бунхан дотор шин эзнийг хүлээж байгаа. Миний цусны мөн чанарыг энгийн хүмүүс хүртэж чадахгүй. Хүсэж байвал өөртөө л найд. Тэр байна. Гэж хавтан дээрх зүйлсийг уншсны дараа Сомэй цочролд орлоо. Сомэй, чи түүнийг мэддэг юм уу? Гэж Чүфэн сонирхон асуув. Гэвч Сомэйг хариулахаас өмнө Баятон эхэлж хариуллаа. Хэрвээ би буруу санаагүй бол энэ хүн 100 жилийн өмнө гүн цэнхэр нутгийг дөргиосон хааны тэнгэр даяанч байна. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 58 дугаар анги. Өстхөн өлийн даваан дээр. Хаант тэнгэрийн даяанч юм уу? Луу бар ах トゥ хоёр энэ хүний талаар сонсож байсан болохоор гайхшран асуулаа. Хаан тэнгэрийн техник бол түүний бүтээсэн техник. Гэхдээ энэ техникийн жинхэнэ нэрийг хэдхэн л хүн мэддэг. Тэгэхээр энэ гарцаагүй түүний бунхан байна гэж Сомэй хэллээ. Түүнийг энд оршуулгдсан байна гэж төсөөлж байсангүй. Хэнч түүний хайцныг мэдэхгүй байсанд гайхах юм алгаа гэж Етауси санаа алдлаа. Харта чулуун хавтангийн дор нэг юм байна. Энэ үед зам тэнцээ гэнэт хашгираад чулуун хавтан руу явлаа. Энэ үед бусд нь ч бас тэр чулуун хавтангийн доор байсан модон хайрцгийг анзаарав. Нээж үзсний дараа бүгд л баярлцгаав. Хайрцгийг нээх үед алтан туяа цацран маш олон сүнслэг шүр гарч ирлээ. Хайрцаг тийм том биш байсан ч сүнслэг шүрийн хэмжээ жижигхэн учраас дор хаяж 100 ширхэг сүнслэг шүр байв. 100 ширхэг сүнслэг шүр гэхээр хүн бүрт 10 хэд ноогдно гэсэн үг. Гэвч тэр хэдийг баярлан сүнслэг шүрээ хувааж байхад Чүфэн хавцал руу очоод хөмсгөө зангидлаа. Хавцал доошоогоо маш гүн ба хідэн мөчөр хавцал дагуу ёроолгүй нүх рүү орсон байлаа. Дор хавийг манан хучсан байсан болохоор юу ч харагдахгүй байв. Гэхдээ тэр манан дотроос Чүфэн маш хүчтэй алах хүсэл мэдэрлээ.
Хаант тэнгэрийн техник их хачин. Хаант тэнгэрийн даяанч энэ техникийг өдөр бүр хідэн түмэн бээрийг агаар дээр алхаж ашигладаг байсан. Тэр тэнгэрийн төвшөнд ороогүйч түүнд тэнгэрийн төвшний чадвар байсан. Бишрэхгүй байхын аргагүй. Харамсалтай нь хаант тэнгэрийн даяанч хачин ааштай. Тэр ямар ч бүлгэмд илсээгүйгээс гадна нэг ч найз нөхөдгүй байсан. Тоо томшгүй олон шилдэг залуу сурагчид түүний шав болохыг хүссэн ч тэр нэг ч шав аваагүй. Тэгэхээр хаант тэнгэрийн техник 100 жил сургаггүй болсон. Зарим хүмүүс хаант тэнгэрийн техникийг 7 дугаар зэрэглэлийн техник гэдэг. Гэхдээ Азурын нутгийн хамгийн дээд түвшний техник нь 6 дугаар зэрэглэлийнх байдаг. Азурын дараагийн сургуульдч 6 дугаар зэрэглэлийн техник байхгүй. Энэ удаа бид хаант тэнгэрийн техникийг олох юм бол асар баяжна гэсэн үг. Бид түүний бунханг олох хаттай байсан ч өв залгамжийг авах хангалттай хүчгүй болохоор энэ азыг дэмийл өнгөрөөхөнтэй гэж манан руу харсан Сумай готрон хэллээ. Хаант тэнгэрийн даяанч тийм хүчтэй юм уу? Гэж Чүфэн түүний нэрийг огт сонсож байгаагүй болохоор өөрийн ирэхгүй азлагдмал сургаггүй тосгонд өссөн ядуу хүүхэд юм шиг санагдав. Харин Сумай тэрхэд хотод өссөн баячууд шиг л байв. Тэдний нас тийм зөрүүгүйч эргэн тойрны хүмүүсээс хамаарч тэдний туулсан туршлага шаал өөр байсан юм. Тэр үеийн Азурын нутгийн номер 1 байхыг тоглоом гэж бодоо юу? Хэрвээ хаант тэнгэрийн даяанчийн бунхан олдсон гэж цууд харах бол Азурын нутаг тэр чигтээ өөмөн болно. Нутаг бүрээс хүчрхэг маструуд нааш ирнэ. Тэр үед бид боломжийг ашиглах нь битгий хэл Азурын дараагийн сургууль 1000 сургуульч өрсөлдөх эрхгүй болно. Харин бүх 1-р зэрэглэлийн сургуулиуд л хоорондоо өрсөлдөнө. Тиймээс л бид азтай байгаа юм гэж Сумай тайлбарллаа. Сумайгийн хэлхийг сонссон Чүфэний нүд улмал цоглог боллоо. Тэр доор байх манан руу хараад галзуу зүйл сэтгэлээ. 100 жил сургаггүй байсан хаант тэнгэрийн техник манан дунд байгаа байх. Ийм сайхан зүйлийг ингээд өнгөрөөж болохгүй үстэй. Энэ үед үүдний хавцаа чанга чимээ гарлаа. Тийшээ харсан Сумай тэр хэдийн царай хувирлаа. Чүфэн хүртэл хөмсгөө зангидав. Том биетэй царайлаг ер бусын ауратай 6 залуу ирж байв. Тэд цэнхэр хувцастай байсан ба спиритийн 8 дугаар төвшнийх байлаа. Эднэр бол Азурын дараагийн сургуулийн гол танхимын сурагчид. Тэдний дунд Чүфэнтэй сөргөөцөлдсөн Зоузи Юанч байлаа. Төрүүлээд хүмүүс ирчихнэ гэж төсөөлсөнгүй шүү. Харахад жаахан л хөөхтүүд байх юм. Яаж орж ирсэн юм бол? Энтхийн хүмүүсийг дутуу үнэлсэн юм шиг байна. Биднээс өөр цус цогцснуудыг өнгөрч гарсан хүмүүс байна гэдэг. Чүфэн тэр хэдийг харсны дараа гол танхимын сурагчид гайхширан харцгаалаа. Гэхдээ тэдний ярианаас бол Чүфэн тэр хэдийг юм чинээ тоохгүй байв. Өстхөн өлийн даваан дээр гэж Сумай ахад уулзлаа гэд Зоузи Юан хорон инээмсэглэн гарч ирлээ. Сумай гинэ? Суровгийн дүү болон чамайг үл тоосон хүмүүс үү? Гэж нэг нь асуулаа. Тийм ээ, тэд мөн байна. Ялангуяа тэр жаал. Тэр тэнгэрт тулсан их зантай. Гэд Зоузи Юан хавцал дээр зогсох Чүфэн рүү заагаад хүйтнэр инээлээ. Зи Юан, тэр жаалыг яалгамаар байна. Бид чамд туслая. Гэж бусдынхан ч харцсан хөөтэрлээ. Гол танхимын сурагчдыг дотоод танхимын сурагчид оролдох нь тэдний төвчж чадах зүйл биш юм. Бид Лэн ахын заавраар хавцал дээр байгаа сүнслэг шүр авахар ирсэн. Бидэнд цаад болсон хинч бай үхэх болно гэж Зоузи Юан хэллээ. Зоузи Юан, бид нэг сургуулийнх байтал чи биднийг ална гинэ? Гэж Сумай ууртаагаар хэллээ. Нэг сургуулаа. Тэгвэл та нар яагаад Азурын дараагийн сургуулийн дөрөмт хувцсгүй байгаа юм? Дөрөмт хувцсаа өмсөхгүй байна гэдэг сургуулаа хүндлэхгүй байна гэсэн үг. Иймэрхүү хүмүүсийг бид алах ёстой. Гэхдээ Сумай, айх хэрэггүй дээ. Би яаж чамайг алж чадах вүлээ? Сайхан зугаацаад авдгийн байгаа биз дээ. Гэж хэлээд Зоузи Юан ичхүргүүгээр инээлээ. Чи энийг сонссон Сумайийн нүур уурандаа цонхилоо. Зоузи Юаныг ийм ичхүргүү амтан байна гэж Сумай бодож ч байсангүй. Зи Юан, тэгж болохгүй үстэй. Тэр чин Суровын дүү шүү дээ. Энэ үед өөр нэг сурагч хэллээ.
Тэгж хэлсэн ч гэсэн түүний нүд нь Сумейгийн биеийг шинжиж байлаа. Сүрөөг бол сургуулийн номер 1 үзэсгэлэн гоо гэдгийг мэднэ үстэй. Хэтих бахархлаар дүүрсэн түүнд бид ойртож чадахгүй. Гэхдээ түүний дүү Сумейг сайн харвал Сүрөөгоос дутгааргүй байгаа биз? Ирээдүйд тэр гарцаагүй эгчтэйгээ энэ зэрэгцэн. Өнөөдөр ийм сайхан боломж гарч байхад энэ бяцхан үзэсгэлэн гоог амтлахгүй өнгөрөөмөр байна гэж юу? Ингэж Зоу Зиюан өөрийн санаагаа тодхон илэрхийллээ. Зиюан, чи тэгж байвал юугаа хүлээх вэ? Залуу насны хорон бүр 1000 алтан зоос гэдэг байхаа. Гэт буссан ч тэсгэл алдан Чүфэн тэр хэдийг чиглэн явлаа. Байтон тэр хэдээс гадна хөмсгөө зангидж байсан Сумей хүртэл сандарч эхэллээ. Гол танхимын 6 сурагчдыг эсэргүүцэх хүч тэдэнд байхгүй байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 59-р анги Ширүүн тулаан. Та нар сүнслэг шүрэл хүсэж байгаа биз дээ? Бага бүх сүнслэг шүрээ өгчихвөл болно үсттэй. Үгүй, ганц сүнслэг шүрч биш, бага бүх зүйлээ өгье. Ингэж Зоу Зиюан тэр хэдийн ирж байгааг харсан Лу Бар ах トゥ хоёрын нүүр айдсаар дүүрч биеийн чичрээд агуулгах цүнхээ өгөх гэж гаргаж ирлээ. Яасан, өхмөр байгаа мó? Зүгээрээ өвдөг сөхрөөд 100 удаа мөргөх юм бол та хоёрын нохон амийг чинь өршөөе. Гэж Зоу Зиюан тэр хэд алхангаа яжлав. Энэ үед ах トゥ хоёр тэгэхэр завдаж байв. Хүүхлийн ирмэг дээр ирээд ам гууж мөргсөний дараач амьд үлдэхгүй байх гэдгээ гадарлаж байсан ч азаа үзэхэр шийдэв. Байлон, байху. Битгий салхины нэгдлийн нэрийг гутаагараа да. Тэр хоёрын сөхөрхийг харсан Сумей ууртайгаар загналаа. Гэсэн ч тэд шийдвэрээ гаргасан нь элт байлаа. Ир хүн байж бардан байгаач. Энэ үед Чүфэн ойртон ирлээ. Ах トゥ хоёр луу ширцснийхэн дараа тэр урд нь очиж зогсоод айсан шинжгүй гол танхимын 6 сурагч руу ширтлээ. Та нар аль хэдийн өхлийн ял авах хэрэг хийснээ мэдэж байна уу? Жаала, юу гэсэн үг юм? Чүфэний үгийг сонссон Зоу Зиюан тэрхэд гайхан харлаа. Чүфэн хачин гэгч нь инээмсэглээд Сумейг бузарлах талаар бодох үедээ та нар аль хэдийн өхлийн ял авчихсан. Үгээ хэлж дуусгаасаа ч өмнө Чүфэн гэрлийн хурдаар гүйн гол танхимын 6 сурагч руу дайрлаа. Түүний хурд дэндүү хурдан байсан учраас нүд эрэмхийн зуур тэр 6-гийн урд ирж тэднийг цочход хүргэв. Элбийн алга. Чүфэн нууцлаг техникээ эргэлтэнд оруулж алгаа нийлүүллээ. Алганы дүрснүүд агаараар дүүрч тэнгэрийг хоёр хувааж газарт ангал үүсгэх мэт тесрэлт гаргана. Хэн ч үүний жинхэнэ үү зэрэглээ юу гэдгийг тааж чадахгүй байлаа. Элбийн алгыг ингэж сурсан байгааг харахад овоо чадвартай юм. Жаала, чи биднийг дутуу үнэлээд байна. Өнөөдөр бид чамд дотоод танхимын сурагч, гол танхимын сурагчдын ялгааг үзүүлье. Тэд хэжнээн цочирдсан ч гэлээ юм үзэж нүд тайлсан хүмүүс болохоор сандралгүй өөрсдийнхөө нууцлаг техникүүдийг эдвэгчүүлэн 3 дугаар зэрэглэлийн техникийг хийж Чүфэнтэй тулалдаж эхэллээ. Гэхдээ тулаан тийм сонирн байсангүй. Тэднийг хамгийн их гайхшруулсан зүйл бол дотоод танхимын нэгмүү спиритийн 6 дугаар төвшний хүү тэр 6-тай энэ тэнцүү тулалдаж байсан нь юм. Нэг л итгэж өгөхгүй байв. Ялангуяа тэдний дайралтуудаас бултаж байгаа нь. Тэд яа харахгүй Чүфэний араас дайрч байхад Чүфэн ядах юмгүй араас нь ирж байгаа дайралтаас бултаж байлаа. Энэ жаал нууцлаг техникээр хичээлсэн юм байна. Анхааралтай байж бүх хүчээ хэрэглэж түүнийг алахгүй бол ирээдүйд л гай болно. Ингэж ордон Чүфэнтэй тулалдсан Зоу Зиюан бодлоо. Тэр ахин цаг үрэлгүй 4-р зэрэглэлийн техникийн Чүфэн рүү дайрч эхлэв. Түүний 2 гар сунах бүрт хүчтэй салхи үүсэж биеэс нь хүчрхэг авраа ялгарна. Гэнэт тэр Чүфэн рүү цоглоо. Түүний цохилт цахилгаан мэт хурдан байсан болохоор Чүфэн ч бултаж чадхааргүй байв. Цохилтын хүч нь дэндүү хүчрхэг байсан болохоор оногдох юм бол Чүфэн сайнаа үзэхгүй байлаа. Чи ганцаараа 4-р зэрэглэлийн техник мэддэг нь биш шүү. Гэсэн ч Чүфэн мөчөөгөө өгсөнгүй. Нэг гараа атхан нудраг үүсгэх үед цахилгаан цахиж Зоу Зиюаны гам мэт нудрагтай мөргөллөө.
Хоёр нудраг мөргөлдөх үед хэнгэрэг хаглам тесрэх чимээ гарахаас гадна асар их агаарын даралтанд давлгаа үүсгэв. Тэр хоёр хойш ухрах үед нөгөө тавч гэсэн хойш ухарлаа. 3 аянганы хэв маяг энэ муу Азурэ Драгон сургуулийн 4-р зэрэглэлийн техникийг хэрэглэж чаддгийм байна. Хідүүлээ хүчээ нэгтгэж угаад түүнийг алах хэрэгтэй. Энэ үед бусдын ч Чүфэний хүчийг бүрэн ойлгосон болохоор ахиж бассангүй анхаарлаа төвлөрүүлж эхэллээ. Тэд өөрсдийнхөө хамгийн хүчтэй техникүүдээ хийлээ. 6 хүн зургуулаа 4-р зэрэглэлийн техник хийж Чүфэний талаас дайрлаа. 2 нудраг 4 нудрагыг дийлэхгүй гэдэг үг байдаг шиг спиритийн 6-р төвшний Чүфэн 8-р төвшний 6 хүний урд хүчин мөксдөж байлаа. Энэ нөхцөлд тэр 3 аянганы хэв маягийн 1-р хэв маягийг хийхээс өөр аргагүй байлаа. Гэрлийн хурдаар Зоу Зиюан тэр хэдийн дайралтуудаас болтно. Гэхдээ нүдтэй болгон Чүфэнийг буланд шахагдсныг анзаарахаар байв. Чүфэн, би туслая. Яг энэ үед Сумэй харин ирлээ. Одоогийн түүний биеэс хаш чулуу мэт гэрэл цацарч байв. Түүний дайралт бүр агаарт чичиргээ үүсгэн. Сумэй ч бас 4-р зэрэглэлийн техник мэддэг байв. Би ч бас туслая гэд Байтон тулаанд орлоо. Тэр нууцлаг техникээр хичээллээгүй ч 4-р зэрэглэлийн техник мэддгээс гадна маш сайн ашигладаг. Тэд гол танхимын сурагчид ч гэлээ дөнгөж 8-р төвшнийх байсан юм. Сумэй Байтон хоёрыг тулаанд орох үед Чүфэн дэрх ачаалалч багассан юм. Энэ үед Чүфэн хариу дайралт хийж Зоу Зиюаныг маш хүчтэй цохлоо. Чүфэний дайралтанд Зоу Зиюан багаар шахагдсаар байгаад Чүфэний хэмнэлд орсон юм. Гэнэт цахилгаан жирвс хийхэд Чүфэний нудраг Зоу Зиюаны цээжин дээр буулаа. Түүний цээж чичирсний дараа Зоу Зиюан 50 фит хол газар шидэгдлээ. Цээжиндээ мэдрэгдэх өвдөлтөөс болж Зоу Зиюан хүн дээр амьсгалан анхиллаа. Тэр босож зогсох гэсэн боловч бид нь босох тэнхээ байсангүй. Чүфэний ганцхан цохилтоос болж ингэж хүнд бэртсэн юм. Хамгийн аимшигтай нь Чүфэн түүн рүү удаанаар алхан ойртож байлаа. Түүний алхан бүр Зоу Зиюаны зүрхийг базах мэт санагдана. Чүфэний алхан биш, харин өхлийн бурхны алхам шиг санагдана. Энэ муу яагаад ийм хүчтэй байдаг байна? Зоу Зиюаны нүүр гашуудлаар дүүрлээ. Чүфэнийг хүчтэй гэдгийг тэр мэдэж байсан ч ийм хүчтэй гэж бодож ч байсангүй. Нэгэн эсрэг нэг тулаанд Чүфэнийг яаж чадахгүй байсан юм. Ялангуяа Чүфэн одоо дөнгөж спиритийн 6-р төвшөнд байгаа. Хэрвээ Чүфэн түүнтэй адилхан 8-р төвшин байсан бол Чүфэнийг хэр хүчтэй байхыг бодохыг ч хүсэхгүй байх байсан биз? Хэрвээ тийм байсан бол тэр үүслийн төвшний хүнтэй тулалдаж чадах байсан болов уу? Хашгирaan сонссон Чүфэн эргэн харах үед царай нь маш ихээр хувирлаа. Учир нь Байтон гол танхимын нэг сурагчид маш хүнд зодуулж бэртсэн байлаа. Түүний амнаас цус урсаж хувцсыг улаанаар бодов. Байтон! Хүнд бэртсэн Байтоныг харсан Сумэй хүртэл сандарлаа. Энэ үед нөгөө 5 зэрэг хөдөлж Сумэйг бузар гараараа барихаар завдав. Тэдний барих гэж завдах хэсгүүд нь Сумэйн хориотой хэсгүүд байсан юм. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.